За бүгдээрээ сайн уу? Бүгдээрэнд нь миний энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За маш удаан хугацааны дараа та хэдтэйгээ уулзж байна. За ус орон болгоны охтууд, эмэгтэйчүүд бол өөр өөрийн гэсэн онцлогтой, өөр өөрийн гэсэн одоо гоо сайхны одоо сонирхолтой арга барилтай, өмсөж зүүх, эдэлж хэрэглэх, амьдралын хэм маяг одоо гоо сайхных нь хэмжүүр бүх юмнууд нь өөр байгаа. За мөн дээрээс нь өөр өөрсдөө гэсэн онцлогтой дахин давтагдчихгүй маш гоё байдаг. Тэгээд би болохоор та хэд миний өмнөх бичлэгүүдийг үзээгүй бол би Орос охтуудын талаар, за мөн Солонгос охтуудын талаар оруулсан байгаа. Энэ бол миний одоо YouTube хуудсан нэрээ одоо цуврал бичлэг болгож хийх бичлэгүүдийн маань үргэлжлэл. За одоо болохоор би өнөөдөр хятад охтуудын талаар ярина. Яагаад ингэж ярьж байгаа вэ гэхээр миний ерөн бас энэ бичлэгийг энэ одоо цуврал бичлэг хийх зорилго бол маш гоё охид эмэгтэйчүүд маань бусад улс орны эмэгтэйчүүдийн амьдралын хэм маяг хооллолт ер нь тэдний гадаад гоо үзэмж ер нь ямар шүү байдаг, ямар стандарттай байдаг, ер нь ямар онцлогтой байдаг вэ ч юм уу те тэдгэрийг баг сагхан ч гэсэн мэдээд нэг доор сонсоод аваасаа гэж би боддог. Дээрээс нь бас ингээд хэрэгжүүлэх сонирхолтой арга барилууд, амьдралын гоё юм дадлуудын ч гэсэн өөрийнхөө өдөр тутмын амьдралд багаар ч гэсэн ингээд суулгаад гоё хэрэгжүүлээсэй гэж боддог. За жишээлбэл би өмнөх хятад охтууд, Орос охтуудын талаар ярьж байхдаа Орос охтууд бол маш их гоё юм ногоон альмиг айгүй хэрэгэлдэг. Миний амьдралд одоогийн байдлаар хамгийн их тэнд бичлэгээс өөрөө ингээд судалж хэрэглэж байхдаа үлдсэн зүйлс гэвэл одоо ногоон альмиг бол би айгүй хийддэг болсон. За дээрээс нь юу яаж байгаа. Хятад Солонгос охтуудын талаар ярьж байхдаа би Солонгост амьдарч байхад ийм байсан ингээд охтууд ийм гэж ярьж байсан шүү дээ. Ер нь бол ийм Солонгос дахтаж гэсэн би айгүй хэрэгжүүлэх гэж хичээж байсан. Ийм тэгшин гоё их залхах гэж айгүй хичээдэг. За тэгээ одоо ч гэсэн тэрийг айгүй бас хэрэгжүүлж байгаа ч юм уу нэг хоёр ч юм уу нэг ингийн мөртлөө айгүй гоё охтууд маань өдөр тутамдаа өөрсдөө хэрэгжүүлчих зүйлсийг бас миний бичлэгүүдээс аваасай гэж боддог байхгүй. Тийм учраас бас хийж гаад. За тэгээд одоо болохоор өнөөдөр би хятад охтуудын талаар ерөн бол ярина. За хятад охтууд та хэд одоо ерөн бол мэдж байгаачлан хятадын бол хүн ам бол дэлхийд бол дээгүүрт ордог. Хоёр дэлхийн хамгийн их хүн амтай хоёр орны нэг бол хятад 1 тэрбум 400 сая гаруй хүн амтай. За үүнийх нь болохоор 49.9% нь эмэгтэйчүүд эзэлж байгаа юм билэ. За тэгээд ажиллах хүчний хувьд ажлын байран дээр ажиллаж байгаа хуваар нь хүн амын нийт хүн амтай харьцуулахад бол эмэгтэйчүүд бол 43.4% буюу ер нь бол бас чамгүй бас дэжгүй хувийг эзэлдэг. За тэгээд цэргийн албанд бол хятад эмэгтэйчүүд бол хүчээр бол явуулдаггүй. А гэхдээ яг өөрсдөө хүсэл дээр бол цэргийн алба бол хааж болдог юм байлээ. За тэгээд сүүлийн жилүүдэд болохоор хятад эмэгтэйчүүд болохоор өмнө нь болохоор ангаах ухаан боловсрол эдийн засаг одоо санхүү зэрэг салбаруудад ажилладаг байсан ба сүүлийн 10 гаруй жилүүдэд болохоор хятад охид эмэгтэйчүүд болохоор одоо IT, data engineer, AI хөгжүүлэлт, content одоо маркетинг менежер ч юм уу иймэрхүү зүйлсүүд дээр л айгүй их одоо оролцоо ихтэй явж байгаа юм байлээ. За тэгээд ихтэй сургууль суралцж байгаа хүүсийн хувьд харьцуулж үзэхэд бол хятад эмчүүд бол харьцангуй яг 50% буюу боловсролдоо маш их анхаардаг гэж ийм ерөнхий мэдээлэл бол ийм байлээ. За тэгээд ерөнхий дундаж өндөр нь болохоор 158-аас 161 см гэж байгаа. За дундаж килограмм болохоор 52-аас 58 гэж байгаа байхгүй. Гэхдээ энэ бол мэдээж насны онцлогоос цаг үе бүс нутгаас хамаарат бол өөр байна. Хийж байгаа ажил мэргэжлээс хамаарат. За тэгээд би хятад охтуудын талаар ярихдаа ер нь жоохон ингэ зэгцтэй дүү ярихын тулд 3 бүлэгт бол хуваана. 3 ямар бүлэгт хуваах вэ гэхээр нэгдүгээрт бол гадаад байдлын талаар ярина. За хоёрдугаарт бол амьдралын хэм маягуудын талаар таадаг багхан ярьж өгнө. За мөн гуравдугаарт нь болохоор арай нэг биднээс өөр заяа гоо сайхны хэмжүүр, гоо сайхны BT стандартын талаар ярьж өгье. За ийм 3 сэдвийн хүрээнд бол ерөнхийдөө өнөөдрийнхөө бичлэгийг бол ярина гэж бодож байна. За тэгээд хамгийн эхлээд болохоор юуг ярих вэ гэхээр би бичлэгийн камерт хуучин нэг уцаар бичлэг хийж чад одоо ингээд камераар бичлэг хийхээр айгу өөр байд юм байна. Тэг жоохон тэрэндээ тасчихгүй байна. За тэгээд B2S нь гоо сайхныхын стандартын талаар бас амар сонир зүйлсийг ярьж өгнө. Oh my god за уучлаарай. Яг урдаа ингээд юм тавьчихсан унчлаа. Тэг би нэг зөндөө бол энэ тэндээс уншиж байхад ингээд айгүй их дэвтэр дээр бичсэн байхгүй. Тэгээд аль болох ингээд гоё өөрийн болгоод ингээд дэвтэр дээр бичсэн юм харахгүйгээр ярихыг айгүй хичээж байна. Тэгээд та хэд маань бас гоё сонсоод өөртөө бас сонирхолтой зүйлсээ бас өөртөө бас хятадд магадгүй удаан амьдарч байгаа ч юм уу хятадд одоо сурч байгаа хүмүүс айхан бол мэдээж бас хуваалцаарай. За тэгээд гадаад байдлынхаа тухайд ярихад болох юм бол түрүүнд хэлсэнчлэн дундаж өндөр нь бол ерөнхийдөө 160 см заяа 158-аас 160 см өндөртэй. За биеийнхэн жин болохоор 52-аас 58 кг байдаг. За тэгээд гадаад байдлын хувьд болохоор ямар зүйлс эрхэмлдэг одоо гоо сайхан гоё гэж үздэг гэхээр цагаан арьс өндөр туранхай биеийг илүү гоё гэж үздэг. За тэгээд охтуудынх нь нүүр будалт мейкапных нь хувьд ямар зүйлсийг одоо гоё илүү өдөр тутамдаа ч юм уу сошиал дээр харуулдаг вэ гэхээр би бол өнөөдөр ингээд аль болох юм хятад охин шиг бутгаж айгу хичээсэн баггүй юу.
За тэгээд та харж байгаачлан уруулаа бол айгүй яасан. Дээрээс нь хацар өнгөлөгч бол нэлээд сайн өгсөн. Ерөн нүдэн дээрээ гол фокусыг өгнө. Нүдэндээ бол линз бол байнга хэрэглэнэ. Линз зүүгээд за дээрээс нь нүдэндээ маш юм том дээд зохиндоо сормоос нааж өгнө. Би өөрөө сормоостай байгаа учраас тиймэрхүү сормоос бол наасангүй. За тэгээд нүдний доотлын аягаа бол айгүй сайн бор хүрээлж юм том харагдуулахын тулд одоо будалтыг хийнэ. За ерөн бол Google дээр шиг будалтуудыг хийнэ гэсэн үг. За тэгээд үсээ болохоор ийм айгүй нэг юм өндөрлөж үснийхаа дээдлийнхийг айгүй өндөрлөөд одоо ийм юу шиг болгоно гэсэн үг. 100 царайтай болох гэж одоо үсээнийхээ ингээ хятад бичлэгүүд дээр ерөн ингээ харахад үснийхээ угийг айгүй ингээ өндөрсөн байдаг шүү дээ. Ер нь бол тэгж өндөрлөнө гэсэн үг. За тэгээд үсний хувьд бол ерөн богино тайрмал үснээс илүүтэйгээр урт үсийг илүүд үздэг. Урт шулуун ч юм уу урт гой бууржгаар тийм үсийг илүүд үздэг. Дээрээс нь үснийхээ угийг бол айгүй сайн босгодог. Та хятад бичлэгүүдээс харсан байх. Үснийхээ угийг ингээ босгоцсон тийм босгодог юм хэрэгэлдэг шүү дээ. Би энд ингээ зургийг оруулъя заяа. Тим зүйлийг бол ер нь бол өдөр тутамдаа хэрэгэлдэг. За тэгээд мэдээж гадаад байдалд бол дараагийн зүйлс бол хувцлалт. Хувцлалтын хувьд бол хятад бол угаасаа одоо үйлдвэрлэгч орон маш их сонголттой. За хувцлан дээр бас юм сонин заяа. Бүс нутгаасаа хамаарат хувцсны сонголтууд нь бас ингээ янз янз байгаа. За хойд бүс нутгийн эмэгтэйчүүд нь яадаг вэ гэхээр илүү хүйтэн цаг агаартай учраас одоо зузаан хувцснуудыг илүү өмсдөг, хувцсыг давхарлаж өмсөх, өнгөний сонголтын хувьд болохоор саарал, хар, одоо бор, бэж өнгө зэргийг бол айгүй голчлон хувцсандаа ашиглаж өмсдөг бол одоо өмнө бүсийн нутгийн эмэгтэйчүүд бол мэдээ цаг аваар амьсгал нь болохоор зөөлөн чиглэг уур амьсгалтай учраас илүү гоё эмхтэлэг, даашинз, палаж, одоо юпг, топ зэргийг бол голчлон өмсдөг. Тэгээд өнгөний хувьд болохоор ийм цайвар цагаан өнгө, цайвар хөх цэнхэр өнгө, цайвар ногоон өнгө, ягаан өнгө ч юм уу тиймэрхүү өнгөөр илүү хувцалдаг гэж байсан. За тэгээд хятад охтууд бол миний харж байгаагаар бол ерөн бол нэлээд жоохон задгаа хувцалдаг юм шиг санагддаг. Задгаа одоо богино юпг өмсдөг, богино шорт өмсөх, гоё топуудыг өмсөх. Тэгээд айгүй ингээд ерөн ингээд бичлэгэн дээрээс харахад ингээд айгуу гоё мөртэй байдаг штэ. За тэр гоо сайхны сэмжүүрт нь бол бас ордог заяа. Дэгш хими мөрийг бол мөрөө гоё дэгшин байлгахын тулд ботоксуудыг бол бас их тариулдаг. За юм байна лээ. Тэгэхээр хувцлалтын хувьд бол ингээ бүс нутгаас хамаарат бас янз бүр байгаа. Гэтэл голчлон анзаараад хахад хятад эмэгтэйчүүд бол эмэгтэйлэг хувцсыг голчилж одоо өмсдөг юм одоо юу гэхээсээ илүүтэй. За тэгээд ерөн бол төрөл бүрээр л хувийнхаа онцлогоос ажил мэргэжлийн онцлогоос хамаарат янз бүрээр хувцалж байгаа. За тэгээд дараагийн одоо яг хоёр дахь зүйл маань амьдралын хэм маяг. За хятадд би очиод ингээд харахад надад яг сонирхолтой санагдсан зүйлс нь юу вэ гэхээр манай улсаас онцлог санагдсан зүйлс нь юу вэ гэхээр ийм өглөө эрт босож эсвэл оройн цагаар айгүй их юм тасгал хөдөлгөөнийг хийдэг. Ай тавиал тэрэн дээрээ ингээл хүмүүс нь бүжиглээл ингээл айгүй их юм хөдөлгөөнийг хэрхмэлдэг. Тэгээ дугуй их ундаг, гадаа дотор одоо фитнесүүд нь айгүй их байдаг. Одоо байрных нь эргэн тойрных нь орчнууд нь айгүй гоё. За дээрэс нь өдрийн цагаар ингэж унтдаг заяа. Айгуу сонио өдрийн цагаар унтдаг. Хоолны газрууд нь хүртэл ингээд өдрийн цагаар унтлагын цаг гэж байдаг. Одоо сүүлд ингээд бас хараад энэ тэндээс ингээд уншаад янз бүрийн минут жахад ажил дээрээ ч гэсэн өдрийн унтлагыг бас хийдэг гэж байгаа байхгүй. Өдрийн цагаар унтдаг. Энэ нь бас их сонин зүйл заяа. Гоё ч юм шиг тийм зүйл байгаа. За тэгээд ерөн бол ийм амьдралын маяг дээр нь бол манай Монголоос онцлог зүйл хүргэлтийн үйлчлэг бол айгүй их. Одоо хүргэлтээр хоол, хүнс, хүргэлтээр хувцас авах, хүргэлтээр хэрэгцээтэй зүйлсүүдээ авах зэрэг нь хятадд бас нэлээд дэлгэрэнгүй. За одоо түгээмэл болсон. Тэгээ сүүлийн үед бол хятадууд бол мөнгийг бэлэн мөнгөөс татгалзаад одоо шууд одоо карт уншуулах эсвэл уцаараа яах одоо бүр сүултээ нөгөө гарынхаа алгаар тэгснэ бүр ингээ нүдэрээ ингэж уншуулж тийм бичлэгүүд ийсэн. Тэгээд бас тийм өөрчлөлтүүд орсон юм байна да. Бэлэн мөнгийг нэг ашиглахаа болсон юм байна гэж би харсан. За тэгээд амьдралын хэм маяг дээр би бас та хэдэд одоо бас нэг юм сонирхолтой амьдралынх нь одоо гоё одоо тип буюу аргуудыг ийм хуваалцъя. Энийг та хэд өдөр тутамдаа бас хэрэгжүүлэх юм бол маш гоё хэрэгтэй заяа. За эхнийх нь болохоор ерөөсөө нэгдүгээр тэнцвэртэй байдал. Ямар нэгэн зүйлийг хэтрүүлэхгүйгээр хоол ундыгч тэр хитрхи их идэх биш, хитрхи бага идэх биш, яг тэнцвэртэйгээр идэх. За нойрыг ч гэсэн хит их авах биш, хит их бас бага унтах биш, яг тэнцвэртэйгээр унтах. За мөн тогтсон цагт унтаж амарч тогтсон цагт хооллохыг эрхэмлдэг. За дараагийнх нь болохоор хоол гэдэг бол ерөн бол им юм аа. Таны биед орж байгаа им гэж ойлгож болно. Тэгэхээр хоолыг хүүтнээр нь идэж, хүүтнээр нь одоо ус ундаа хэрэглэх нь бол буруу юм аа. Бүлээн халуун бүлээн юмыг хэрэглэх, хоолоо чанаж идэх, шөлөө буцалгаж идэх, бүлээн ус уух зэргийг бол
хэрэгэлдэг. Энэ нь болохоор одоо бас тэгээд өдөрт тогтмол цагаар хооллох зэрэг нь эрүүл мэндэд маш ашиг тустай гэж үзэж байгаа. За дараагийнх нь болохоор яг оюун санааны байдал сэтгэл хөдлөлөө яах вэ гэхээр маш гоё тайван байлгаж өөрсдөө өдөр тутам нийгмээс ажил дээр одоо гэр бүлээс авж байгаа сошиалаас авж байгаа стрессээ бол гаргаж явах хэрэгтэй. Гүнзгий амьсгал авах, богино хэмжээний одоо медитейшн одоо бясалгал хийх, за боломжтой бол байгальд гарч алхах, байгальд гарах зэргээр өөрийнхөө стрессийг бууруулж сэтгэл санаа болон одоо ийм сэтгэл санаагаа тайвшруулж докторжуулах хэрэгтэй гэж байгаа. За дараагийнх нь өдөр тутамдаа хөдөлгөөнийг бас ингээ зайлшгүй хийж хэрэгжүүлээ. За өдөр тутамдаа хөдөлгөөн хийгээд өдөр тутамдаа одоо дасгал хөдөлгөөнийг хийх, өглөө босоод шууд одоо сонголт хийх, орой шууд одоо босоод гэнэ орой унтахаасаа өмнө бас сонголт хийх зэрэгээр хөдөлгөөнийг маш их эрхэмлдэг. За хамгийн сүүлд нь болохоор биеэ анхаарах заяа. Энэ дээр нь болохоор өөрийнхөө гараар ингээд массаж хийгээд өөртөө одоо лимфийн урсгал гэж айгуу сүүлийн үед их ярьдаг болсон шүү дээ. Энийг болохоор хятад эмэгтэйчүүд охтууд болохоор айгүй хийдгийг та хэд сошиалууд дээрээс айгүй харсан баг. Лимфийн урсгалаа яаж одоо миний хувьд хэрэгжүүлдэг зүйл гэвэл өглөө босоод цугаа алгадах, игмнийхаа энэ хавьд массаж хийх. За сүүлийн үед бас хэрэгжүүлж байгаа зүйл бол чихэндээ массаж хийх заяа. Би та хэдэд энэ дээр нэг юм тэм чихэндээ массаж яаж хийж байгаа бичлэг оруулъя. Чихнийхаа энэ дэлбэнд чихэндээ массаж хийх нь бас айгүй маш их давуу талуудтай заяа. Тэгэхээр та хэд бас чихэндээ массаж хийх. Одоо бас би сүүлийн үед бас хэрэгжүүлэх гэж бодоод байгаа зүйл бол нөгөө нэг гидсэндээ хөвлийн хэсэгтээ ингээ массаж хийхийг айгүй хэрэгжүүлэх гэж бодоод байгаа. Энэ нь бас айгүй сонирхолтой заяа. Хятад охтуудын ийм дээлийн өртөөнүүдийг нь үзэх юм бол бүр өглөөнөөс ахгуулаад бүр зогсоо зайгүй ингээл өөрсдөө анхаарал өглөө босоод нөгөө гой бүлээн усаа уугаал арьсаа арчлал өглөөний цайгаа уугаал за дээрэс нь дасгал хөдөлгөөнийг хийгээл өдрийн цагаар ус хумс нүүр амаа янзлуулаад тэгэл дасгал хөдөлгөөндөө бол ажилдаа явбал орой ирээл эртхэн амраал одоо хувцас хунраа угааж зэвэрлж ариутгаал тэгээд хөлөө бас ингээд аягүй сонин ийм нөгөө хөлний массаж хийдэг тийм юм дүрдэг штеп. Орой унтахаас өмнө халуун бүлээн усанд хөлөө цэвэрлж хөлөө угаах юм бол бас аягүй сайн унтаж амархад сайн бат бөх нойрсууд бас их чухал үүрэгтэй гэж бичсэн байлээ. За тэгээд бас ингээ та хэдэд бас амар сонин амьдралынхны хэм маягаас юм өдөр тутамдаа хэрэгжүүлэх үст тийм өөрийгөө хайрлах дадлуудыг хуваалцъя заяа. Энэ дээр бодохоор юу вэ гэхээр өглөө босоод түрүүний хэлсэнчлэн бүлээн халуун бүлээн усыг уух, хөнгөн сонголтуудыг хийх, утсаа үүсгийн оронд сонголт дасгал хийх, за нүүрэндээ гуашаагаар массаж хийх, гуашаа хийх. За тэгээд цайны цаг гэдгийг бол өдөрт заавал гарга. Ер нь кофе гэхээс илүүтэй хятадууд бол ер нь цайг илүү хэрхэмэлдэг. Цай бол угаасаа юм цайны соёл, цайны юу бол ертөнцийн хятад бол элбэг. Тэр цайг бол яг тэгээд эртхэн унтаж амрах зэргийг бол айгүй хэрэгжүүлдэг. За тэгээд амьдралын хэм маяг дээр бас хамгийн сонирхолтой зүйлсүүдийн нэг заавал хэлэх зүйл бол одоо нэг хооллолтын талаар ярих гэж бодож байна. За ямар одоо бас бүс нутгаас хамаарат хооллолтууд нүүр заяа. Хойд бүс нутгийн хүмүүс нь болохоор хүйтэн ширүүн уур амьсгалтай учраас гурил, гоймон одоо банш зэргийг бол айгүй хэрэгэлдэг. За тэгээд давс ихтэй хоол, за хүйтэн уур амьсгалтай учраас илчилгээ илүү сайн авахын тулд мах, гахаа мах, үхрийн мах одоо зэргийг бол айгүй хэрэгэлдэг. За өмнө бүс нутгийн хүмүүс эмэгтэй охтууд нь яадаг вэ гэхээр мэдээж чиглэг дулаан гой уур амьсгалтай учраас одоо далайн гаралтай бүтээгдэхүүнүүд, ногоо, за дээрэс нь уургаар баялаг хоол хүнс, за будааг гоймон одоо нөгөө түрүүнд хэлсэн гоймон баншаас илүүтэй будааг бол илүү их хэрэгэлдэг. За ийм үедээ. Тэгээ сүүлийн үед болохоор ингээд орчин үед октод нь болохоор ийм хитрхи бас ингээд нөгөө нэг гоо сайхны стандартаа нийцүүлэх гээд айгүй хоолндоо анхаарах, калорий тоолох, сахар одоо тос мосыг бол бүрэн хорих, эсвэл хитрхи орой хоол идэх зэрэг тийм идэхээс одоо зайлсхийх ч юм уу тиймэрхүү зүйлсүүдийг айгүй хэрэгжүүлж одоо байгаа. Дээрээс нь одоо нэг эрүүл хоол ундыг хоолыг бол ерөн бол ингээд тайвшруулах, амар тайван байх зорилгоор хоолыг айгүй хийдэж одоо чийлэрж иддэг болсон. За тэгээд хятадын одоо амьдралын хэм маяг бол барууны улс орнуудтай харьцуулах юм бол барууны улс орн бол ингээд маш юм одоо экстрем одоо эрч хүчтэй дасгал хөдөлгөөн, эрч хүчтэйгээр одоо хоолны дэглэмүүдийг барих ч юм уу те хатуу хоолны дэглэмэдрийг барьдаг бол хятадд бол ерөнхийдөө бол маш юм зөөлөн өдөр тутмын амьдралдаа баг багаар дадал болгосон жижигэн дадлуудыг айгүй хэрэгжүүлсэн хоолоо айгүй ингэж орчин цаг үр амьсгалтайгаа тохируулж идэх ч юм уу тиймэрхүү зүйлсүүдийг айгүй хятад тогтууд хэрэгжүүлдэг. Би тэгтээ айгүй их удаан ярьсан чинь ингэж жоохон хоолоо ингэж ийш ингэж өгдөөдөх юм. За тэгээд өөр одоо амьдралын хэм маяг дээр бас сонирхолтой санагдсан зүйлс нь юу вэ гэхээр та хэд маань бас хуваалцаарай заяа юм ихтэй тогтоод ер нь нэг иймэрхүү зүйлс ядгаа гэдэг. За тэгээд
хамгийн сүүлд болохоор одоо BT стандартын талаар ярья. Гоо сайхны хэмжүүр одоо гоо сайхны стандартын талаар ярихад бол манай орноос дэлхийн бусад орноос арай өөр онцлогуд нь юу вэ гэхээр ийм цайвар цагаан арьсыг ерөөсөө шүтсэн ч одоо хайшин нийтлэг нийгмээрээ цагаан арьсыг бол айгу гоё арьс гэж үздэг учраас цагаан цайвар арьстай эмэгтэйчүүдийг бол гоо үзэсгэлэнтэй гэж үздэг. Ингийн тулд одоо нарнаас арьсаа маш их хамгаалдаг. Одоо та зөндөө бичлэгүүд харж ирсэн байх ингээд нарнаас хамгаалсан малгай, нарнаас хамгаалсан нүүрний хаалт, сүүлийн үеүүдэд бол ийм хүзүүн цээж гисгээр ил гарсан хувц өмсөн бол тэрийг хаасан зүйлс машин барихтаа одоо бээлийн өмсөх ч юм уу иймэрхүү нарнаас арьсаа хамгаалсан зүйлсүүдийг хятадууд бол айгүй хэрэгжүүлдэг. За дээрээс нь нарийнхан бие. За нарийнхан биеийг бэлхүүс одоо юу яаж хэмждэг вэ гэхээр нэг юм бичгийн цаас А4-ийн цаасаар хэмждэг. Бэлхүүсэн дээрээ тавьж чад А4-ийн цаас нь дотроо багтаад тэрний танаас таны илүүдэл одоо өөх харван харагдахгүй байх юм бол энэ бол гой туранхай гоё яна гоо сайхны стандартыг нийцэж байна гэж үздэг. За дээрээс нь одоо юм шувууны хүл гэж байгаа. Хүл нь ерөн юм шувуу шиг нарийнхан урт ингийн тулд мэдээж одоо янз янзын тийм хүн болгон шувуу шиг үлдээ төрнө гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энийг болохын тулд ботоксуудыг хийдэг. Дээрээс нь хувцсан дээрээ урт хүлтэй харагдахын тулд ийм өндөр зузаан ултай гутлнуудыг аягүй өмсдөг. Эрэгтэй эмэгтэйчүүд нь ялангуяа дүүфэлж сандал өмсөх тий. За дээрээс нь одоо ийм үсээ дээшээ босгох. Үсээнийхээ угийг дээшээ босгож үсээ дээшээ босгосноор царай дүүрэх аягүй ийм урт зуйван харагддаг гэж үздэг. За дээрээс нь гинэн цайлган дүрх. Охид эмэгтэйчүүд нь хятад охтууд бол ерөн бол юм гинэн цайлган cute одоо эмэгтэйлэлийг ялдам төрхийг бүрдүүлэхийг аягүй хичээдэг. Гадаад гоо үзэсгэлэн өмсөж зүүхээс авахгүйла зан аш дээр ч гэсэн маш гоё нарийнхан гоё ярих, гоё эмэгтэйлэг байх. Одоо тийм гинэн цайлган залуухан төрхийг аягүй бүрдүүлэх гэж хичээдэг. За үүн дээрээс одоо бас амар сонин сүүлийн үед бас тренд болоод байгаа юм хятадд зүйлс гэвэл им жижигхэн нүрийг айгүй хилүүд одоо үздэг. Тэхийн тулд одоо уламжлалт гуашаа зэрэг хэрэглэх, мис ажилбар ботокс зэргүүдийг бол охид эмэгтэйчүүд бол айгүй хийж байгаа. Дээрээс нь нүдээ том болгох, нүдэндээ давхраа хийлгэх, нүдний дээд давхраанаас гадна одоо доод давхраа, доотлын цохион хэсэгтээ бас ботоксуудыг яг энэ хэсэгтээ ботоксуудыг ингээд шахуулах ч юм уу тиймэрхүү зүйлсийг айгүй хийж байгаа. Дээрээс нь том тухтай эмэгтэйчүүд охтууд яадаг вэ гэхээр ус суулгах тэм зүйлсүүдийг аягүй хийж байгаа. Энэ бас одоо гоо сайхны стандартад тухайн ингэ жижигхэн болох юм бол ингэ царай жижигхэн болдог гэд үзэж авч бас тэр хэсэгтээ ус шинээр суулгаж байгаа. Эльф чих буюу одоо чихэн юм одоо эльф буюу одоо нэг юу шиг Сантаныгийн туслах шиг чихтэй байх учраас чихээ бас ингэж мэс сайжилбарт орж өөрчлөлөг. За тэгээд уруулнаа одоо филлер одоо силикон биш филлерүүдийг шахуулах иймэрхүү зүйлсүүдийг баг айгүй хэрэгжүүлж байгаа. Хятадын ерөн гоо сайхны стандартын хэмжүүрүүд бол цагаан арьс, гоё цэвэрхэн арьс, урт одоо боржгон шулуун урт гоё үс, нарийнхан одоо биеийнхаа бэлхүүс, урт хөл зэргийг бол гадаад үзмж талаасаа. За дээрээс нь зан аашийн хувьд бол илүү эмэгтэйлэг тийм ялдам одоо залуухан тийм зүйлсийг бол айгүй анхаардаг болсон байна. За тэгээд одоо бол ингээд та хэд маань ингээд сүүлийн жилүүдэд бол ингээд хятад охтууд бол миний бодлоор бол яг хуу маш их өөртөө анхаардаг болсон. Дээрээс нь одоо өөрсдийнхөө гадаад гоо үзэсгэлэн боловсрол одоо хэл сурах байдал, хүмүүстэй харилцаа, дээрээс нь одоо ийм контент хийх, сошиаллоор илүү бас өөрсдөө харуулдаг болсон юм шиг санагдаж байгаа. Хятадд одоо ингээд судлаад үзэхэд бол эмэгтэйчүүдийн одоо өөрөөр бол хуучин бол эцэг эхээс бол нэлийн хараад эцэг их уламжлалт одоо гэр бүл тий аав ээжийн хасын одоо илүү одоо хараат байсан. За тэгээд одоо бол сүүлийн жилүүдэд бол одоо илүү хятад охтууд бол бие даасан байдалтай, өөрсдөө боловсралтай, өөрсдөө одоо сургууль соёл төгсөөд гадаад дотоод явж байгаа. Дээрээс нь өөрсдийнхөө хүсэл мөрөөдөл зорилгыг нэгдүгээр тавиад одоо аав ээжийн зүгээс ирэх одоо нийгмийн зүгээс ирэх эртхэн хүнтэй гэрлээрээ ч юм уу тий чиний нас яваад байна. Чи хүнтэй суу өдр зэргийг бол үл харгалзаад өөрсдийнхөө хүсэл мөрөөдөл зорилгыг нэгдүгээр тавиад өөрийгөө хайрлаад илүү их одоо тийм зүйлсүүдийг хятад охтууд бол хийж байгаа гэж бас одоо уншиж судалсан. За дээрээс нь хятадуудын бас охтууд эмэгтэйчүүдийн одоо 21-р зуунд хятад охтууд одоо ямар байгаа вэ гэхээр өөрийгөө ойлгож өөрийнхөө дотоод руу өнгийсэн за нийгмээс тавьдаг нөгөө нэг түрүүнд ярьсан чинь гоо сайхны стандартуудад нийцэх гэхээсээ илүүтэй эрүүл амьдралын хэм маяг, эрүүл бие хаа, эрүүл сэтгэл зүй, доктортой одоо санхүү мөнгө орлого гэсэн зүйлстэй анхаарах. За мөн дижитал орчин буюу одоо сошиалуудад одоо хятадд бол зөвгөмөл хэрэглэгдэг WeChat, TikTok, за Red Note одоо жишээ нь өөр зөндөө аппликейшнууд байгаа тий. Тэдгээрс дээр өөрсдөө илэрхийлэх, контентуудыг хийх, за влог хөтлөх одоо өөртөөхөө түүхийг хуваалцсан тийм story telling-үүдийг одоо хийх
За дэрэгт бол айгүй их анхаардаг болсон. За боловсрол карьертаа илүү анхаардаг болсон. Одоо 10 жил маш их өрсөлдөөнтэй, маш их одоо дарамттай, тэр олон хүнд өрсөлдөөн дунд ялгарч гарах, тэр олон хүн дундаас яхахын тулд маш их одоо нийгмээс стресс авах хичээл ном дээр одоо хит их хийснээс болоод стресс гэх юм уу тийм тохиолдлууд гардаг гэсэн. За гисэн ч гэсэн тэрнийг үл харгалзан өөрсдийнхөө боловсролд хөдөө тосгонд амьдардаг хятад охтууд газар руу суурших ч юм уу тий. Сүүлийн жилүүдэд ер нь 66-аас 67% нь хот суурин газар амьдарч байгаа юм байлээ. За дээрэс нь уламжлал хятадын одоо нийгмийн зүгээс уламжлалт гэр бүлүүд уламжлалт соёлд бол сүмжлэлтэй хандж байгаа боловч бас шууд үгүйсэхгүйгээр одоо зогцоод тэр амьдарч байгаа. За нэг иймэрхүү зүйлсийн талаар ярий. Тэгэд ингээд ярихад бол хятад охтуудын талаар хятад улс тэр олон сая охид эмэгтэйчүүдийн талаар ярихад бол зөндөө зүйлс байгаа. Гэхдээ бас илүү одоо сонирхолтой байж магадгүй илүү бас юм байсан зүйлсийн мэдээллүүдийг бол авсан. За та хэд маань бас миний бичлэгийг үзээд хятадд одоо сүүлийн жилүүдэд айгүй хүүхэд залуучууд, охид залууч эмэгтэйчүүд ерөн бол бүх насны бүх хүсний хүмүүс суралцахаар явж байгаа шүү дээ. Тэгэхээр хятадд суралцахад ямар байна, хотууд нь ямар байна, охтуудынхаа онцлог нь ямар байна, ямар давуу талуудтай байна гэдгийг та хэд бас хуваалцаарай. Тэгээд миний бичлэгний доор комент хэсэгт хуваалцаарай. Тэгээд дараагийн бичлэгээр бол би Япон охтуудын талаар ярина. Бас маш өргөн том соёлтой, маш одоо том улс учраас Япон охтуудын талаар ярина. За үүнийхээ дараа шууд одоо Европ, Азийн орны орхиод гэнэ Азийн улс орны охтуудаа ингэж яагаад Франц охтуудын талаар ярих болно. Тэгээд Эмилин Парисийг би үзэх дуртай. Дээрээс нь би Франц охтуудын талаар их сонирхдог. Тэгэхээр Франц охтуудын талаар ярих болно. За тэгээд миний бичлэгтээ та хэд маань хамт байгаарай. Анхны одоо камера авснаас хойш анхудаа ингэ бичлэг хийлээ. Тэгээд жоохон эвгүүлэн. Гэхдээ явандаа сурчих байх. За энэ хүртэл бичлэгийн маань үзээд бас сонссон та хэдтэй баярлалаа. Тэгээд магадгүй бичлэг маань таалагдах юм бол та хэд маань лайк дараарай, мөн комент хэсэгт санал бодлого хуваалцаарай. Тэгээд таалагдвал шеэр хийгээрэй. За энэ бичлэгийг маань энэ хүртэл үзсэнд баярлалаа. Бүгдээрээ өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За тэгээд 26 онд хүссэн бүх зүйлсээ хийгээд гоё өөрсдийнхөө охид эмэгтэйчүүд маань өөрсдийнхөө бас хамгийн гоё хувилбар байхын тулд бүгдээрээ гоё хамтдаа хичээж одоо хичээл зүтгэл гаргаад би бинээсээ гоё суралцаж би бинийг гоё дэмжсэн байя гэж хэлье. За тэгээ баяртай.